та хүний хувийн мэдээллийг боловсруулж чадахлахтаа алдах юм бол 20,000 нэгжтэй буюу түүнтэй тэмцэх хэмжээний мөнгөөр хорволд өгөө. Тэр 20 сая төгрөг гэсэн үг. Файл барьцаалагч хадгалаад өртсөн бол учирч байгаа хохирол маань $100,000-оос $2.7 сая байна гэсэн олон улсын статистик байна. Манайхан бол мэдээлэл технологи гэхээр мэдээллийн аюулгүй байдал нь хамт орчиж байна гэж ойлгодог. Тэгээд мэдээлэл технологийн маань ажилтан удирдлагатай анхааруулад байна. За ийм аюул занал байшгүй төдийлөн тоод. Хэрвээ та бүхэн эрсдэл төртлөө ч юм уу мэдээлэл аллааг тохиолдолд хувь хүндээ заавал мэдээлэх ёстой. Би танд манай байгууллага танаа мэдээллийг алцуулж та өөрийгөө ингэж хамгаалаарай гэдэг юм а. Танаа байгууллага хариуцаад иргэндээ бас мэдээлэх ёстой байгаа. Тэр үүргээ биелүүлээгүй тохиолдолд мөн зөрчлийн хуулиараа ингэ хариуцлага үзүүлээд явах болно. Энэ болохоор кибер аюул байдлын тохиолдолд албагаар хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд тэрийг дагаж гарсан 2 журам байгаа. Энэ болохоор хүний эмзэг мэдээллийг захин хэлбэрээр боловсруулах, ашиглах тийм журам байгаа. Тэрэн дээр болохоор та бүхэн технологийн шаардлага яаж хангах вэ? Хүний мэдээллийг одоо нөгөө захимаар ашиглаж байгаа, цуглуулж байгаа та бүхэн бүгд хүний генетик болон биометрик мэдээллийг цуглуулад ашиглаж байгаа хүмүүс аахгүй. Тэгэхээр энэ дээрээ бид нар дотооддоо яаж хамгаалах вэ? Журмууд байгаа. Та бүхэн тэрэн дээрээс хараад бас технологийн шаардлага болон хэрхэн ажиллах талаараа тэр 2 журмаас бас тодруулаад харах боломжтой байгаа шүү. Манай байгууллагын хувьд бол нөхцөл байдал үүсэнгүүт холбогдох хуулийн байгууллага захин хөгжлийн яамны захин хэрэгтэй тэмцэх зөрчилтэй тэмцэх чадвартай мэдгдсэн. Энийг бол бидний өөрсдөө үүрэг гэж үзэж байгаа. Түүнээс бид нар хууч хаахыг хүсээгүй. Ягаад гэхээр энэ нөхцөл байдал бол нийтлэг байгаа учраас та бүхэд ч гэсэн бас тохиолдохыг үгүйсэхгүй. Байдал үүсэнгүүт хэдийд шууд арга хэмжээнүүдийг авлаа. Тэгээд хамгаалтын системээ дахиж сайжрууллаа, сүлжээ дэлгэцээ дахиж өөрчлөлөө, халдвар төрсэн серверүүдээ бүгдийг нь тусгаарлалаа гэх мэт арга хэмжээнээс бид нар аваад явж байна. Одоо нөхцөл байдал бол эмнэлэг бол үйл ажиллагаа хэвэн явуулж байна. Гэхдээ бид тэр блоклсон датануудыг авч чадахгүй, блоклсон датагаа маань нөхцөлж орж чадахгүй ийм би нэг энэ чанд чадахгүй болсон мэдээллийн нөхцөлтэй байгаа шүү гэж. Та бүхээс хуулиараа манайд мэдээлэл үүрэгтэй байгаа тийм. Тэр үүргээс дараа маш өндөр мэдээлэл хэрэгтэй. Тийм бол манайхаас мэдээлэл хүмүүс маань очиж нөхөн зэрэг байдгийг хариулт зүйл байдгийг маачиж тусцаа үзүүлсэн. За та бүхэн дугаар цэжтэй тавьчаараа 113 гэ. Энэ дугаарыг та бүхэн маш шууд дуудах хэрэгтэй. Кибер аюул байдалтай холбоотой болох юм бол төрөний дуудаж шууд биш. Их юм бол тийм мэрэгчлийн газар дээр ихний одоо нөгөө зөвлөгөө мэдээлэл маань бүгд. Тэгээд араас нь хүмүүс маань очиж бодит байдлаар ажиллах болно. Одоо биднээс бол ажил хэцүү болчих үзсэн. За та хэд маань туслах ёстой нийтийн төв, үндэсний төв, зэрэгцээ төв байгуулагдсан. За тэгээд хувийн сэргийлэлт ч гэсэн хангалттай болон чадварлаг байгууллагаас явуулж байгаа. Одоо тэр ажил болгохын тулд байгууллага маань төр маань ялгаагүй бүгд хаана өссөн мөнгөө тавиад хүн хүчээ ажиллуулмаар байгаа. Нөгөө кибер аюулгүй байдлыг зарцуулж байгаа хөрөнгөө зар хийх үзэж энэ чинь нэг талаасаа даахад нэг талаасаа хөрөнгөөр болдог. Эндээ тодорхой хэмжээний хөрөнгө тавиарай.